За бид тэр ингээ хар хорны гудамжид орж ирж байгаа юм. Яа. Шууд ингээ годом харагдаж шүү дээ. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Би та бүхэндээ Алтан гац рестораныг танилцуулах гэж байна. Энэ бол Алтан гац рестораны 2 дахь салбар шинээр үе таалгаа нээхэд бэлэн болсон байгаа. За гүйцэтгэл нь бол 100% дууссан байгаа. Дотор нь одоо ороод бүгдээр үздэгээ үнэхээр бүр гайхамшигтай гоё болсон байна. Би бол энийг Монгол орчуудын, Монгол даргачуудын, Монгол одоо гар урал одоо хийдэг тэдгээр улсуудын үнэхээр ноён оргил болсон тийм томоохон одоо юм бүтээлүүдийн нэг бол би Алтан гацыг гэж одоо шууд хэлэх гээд байгаа юм аа. Энэ одоо Алтан гац рестораны одоо зөвлөхөөр та бидний сайн мэдэх түүхч Өлзөө Баатар ах маань ажилласан байгаа. За энэ хүн бол одоо удахгүй энд ирэхээр бид нар болцсон байгаа. Бүгдээрээ уулзцгаая. Сайн байна уу? За сайхан зогсож байна та. Сайхан зогсон байна. Сайхан байна. Би сая дөнгөсөө үзэгчтэй харин тантай болцсон тухайгаа яриад байжээ л да тий. Яг л болцсон цагтаа товсон газраа гэдэг шиг тийм ээ. Тэгээ яг одоо маратаач болж байгаа юм даа. Төвчөртэй чигсэрлээ за. За ажил хэрэг явж байна. Би сая Алтан гацын тухайд авчихаар ярьж байлаа. Том тайлбарлаж. Төхөө хоёул хамтдаа орж үзье төхөө. Ганц хэлж үз. Ер нь бол Монгол залуу ус монголчуудаас нэг энэ үзчихэд бол их. Ааха. Хардчаад энд хоолцоход бол их том түүхийн мэдлэг нэмээд авахар. Давхар одоо сайхан одоо цагийг одоо сайхан одоо өдрийн зоог барингаа түүхээр аялаад гарах нь шүү дээ тийм ээ. За ингээд үүдээр нэгээд орж ирж шүү дээ. Аа. Йоо юм чи үүдний хэсэг нь хэвлэл юм бэл. Тэр чигээрээ ингээд юм музей рүү ороод ирж байгаа юм шиг санагдаж шүү дээ. Ер нь бас хоолны газар биш гэж санагдахаар байгаа. Тийм чи би бол энийг оронгуудаа зүгээр гэрээс амтлаагүй тийм. Музей ресторан гэж нэрлэмээр юм байна. За энэ үүдний хэсгээс эхлэх үү те. Энэ одоо юу явж байна? Энэ бол ингээд энэ хэсэг нь яг одоо угтлагын танхим. Ихтэй одоо Монголын эртний нөгөө богон чулуун хөшөөнөөс ахвалал энэ Монголын түүх дурсгал бидний одоо бичгийн өв соёл. Угаарч Монгол бичиг тийм ээ. Тэгээ ерөөсөө Монгол бичгийн соёл. Тэгээд одоо өнөөгийн энэ Монгол улсын газар нутгийн. Бид одоо өнөөдөр ийм сая 500 мянган км газар нутагт амьдарч байгаа ч гэсэн энэ ард түмэн ямар соёл бүтээсэн, ямар соёлтой ард түмэн байсан гэдгийг илэрхийлэх ийм зорилго агуулсан байна. Тэгээ энийг одоо бас үнэхээр бас хийж гүйцэтгэж чадсан. Ваа, энэ ч үнэхээр том бүтээн байна. Бодоод байгаа шүү дээ. Чиний хэлдгэр нөгөө хоолны газар ресторан биш. Музей. Тий. Музейд орж байгаа сэтгэл. Ялангуяа орчин үеийн залуучууд бас нэг түүхээ эргэж нэг хардаг тийм ээ. Монголын нууц товчоо, үүх соёлоо бас нэг мэдээлэлтэй бас өөрийнхөө оюунд хөрөнгө оруулалт оруулангаа бас нэг найз нөхд гэр бүлээрээ нэг сайхан өдрийн зоог бариад гардаг гэсэн санаа. Тий, ерөөсөө бидний бахархдаг зүйл, цаашаа бахархаж явах, мэдэж явах ёстой зүйл маань бидний өвгд идсэн бүтээсэн баялаг түүх байгаа шүү дээ. Тэгээ тэрийгээ бид нар өөр зүрх сэтгэлээрээ мэдэрч бахархаж тэгээд өвлүүлж явж байна гэдэг бол одоо Монгол хүн болсны л одоо хэрэг зоригно гэж бодож байгаа. За би бол энэ танхим бол ингээд ер нь одоо эхний төв танхим гэж хэлж болохоор байгаа. Яагаад тэгэхээр энд Монголын үндэсний одоо гол сүлд шүтэнүүд байгаа. Ааха. Энэ хэсэгт бол Монголын их цагаан хар сүлд хоёр байгаа. Ааха. За тэгээд доор нь одоо бидний сайн мэдэх энэ Алтан ургийн язгуурын мод. Түүнийг одоо ингээд ургийн мод. Тэг их Чингис хаанаас ахуулаад зүйлийн лэгдэн аан хүртэлх одоо Монголын их хаадуудын нэрийг нь алтан гэргээ дээр ингээд бүгдийг хичээд ургийн мод маягтайгаар тий. Дээр нь одоо энэ Монголын төрийн их хар цагаан сүлд байгаа шүү дээ. Тийм байна. Цагаан сүлд бол ингээд энд залагдсны учир бол монголчууд цагаан сүлд бол 50 цагийн бэлэгдэл. Инх цагийн бэлэгдэл тий. Одоо наадмын орчин бид нар цагаан сүлдээ дахиж нийт ард түмнэр одоо шүтэж мөрөгдөг шүү дээ. Энэ бол 50 байгаа. Дайны цагт бол хар цагаан сүлд бол гарахгүй шүү дээ. Хажууд нөгөө хар сүлд байж. Хар сүлд бол одоо монголчуудын ган гамшиг, дайн дажин, зовлон гач, ган зуд одоо энэ бүх зүйлээс хамгаалж орсч идэг одоо Монголын нууц товчонд дурддагдсан шүү дээ. Чингис хаан маань ялагдаад нэлээ хүнд хэцүү байхад Тэнгэрээс хар сүлд бууж ирсэн. За түүнийг одоо их жанж мухлаад атгуул чи энийг дааж явтугай гэсэн гэж. Тэрнээс хойш одоо Чингис хаан бол ялагдаагүй гэсэн. Тэгээ энэ гурав бол ингээд энэ Монголын одоо их хаадууд
За түүний шүтээ их хар сүл цагаан сүлд бол монголчуудыг өнөөгийн одоо 1206 оноос хойш өнөөгийн монголчуудын сүлд шүтээ гэж байна. Дээр нь одоо бидний сайн мэддэг цагаан шонхор шуу гарч байгаа тийм. Дэдэл нэж тийм ээ. Тийм цагаан шонхор шууг бол одоо тэнгэрийн бэлэгдэл гэдэг чинь ер нь хаадын бэлэгдэл. Хүч чадал нэг хурд сонор соргог хурц хараатай байхын бэлэгдлээр монголчуудын гол шүтээ шуу бол цагаан шонхор шуу болно шүү. Өөдлөх аль үүднээсээ гэдэг шиг үүдний хэсэг бол одоо та бүхэн харж байна. Үнэхээр гой зохион байгуулалттай юм. Ер нь одоо манай энэ Алтан гац рестораны нэгэнч байна. Одоо 2 дугаар салбар нэгэ нэгчлээ. Гадна дотноос ирсэн хүмүүсийн ганц нүрийг тахалчсан газар бол Алтан гац ресторан шүү дээ. Тэр Алтан гац ихний одоо нэг бол нэгдүгээр салбар бол бас тогтчлтын хувьд бол маш гоё зохиомжтой хүмүүс ороод ирэхэд одоо бас нэг зүгээр нэг өдрийн хоол ундахаас гадна тэнд одоо мэдээл түүхээр ингээ аялаа тэр юунуудыг хараад гарахад нүд хожирламаар таны мэдхүү орно тий таны мэдхүү талаас гадныханд бол үнэхээр нүд хожирлж ирсэн. Ястаа нэг урдаа барьдаг ганц ресторан байсан. Энэ салбар бол хар хорин. Хар хором гэж нэртэй байгаа шүү. Хар хором бол энэ Монголын агуу их эзэнт гүрний нийслэл. Одоо бид нар тэнд зүгээр туурийг харж байгаа шүү дээ. Одоо өнөөгийн байдлаас эргийн тогтоосон хар хорны туурийн нэг хэсэг шүү дээ. Одоогийн олдчиход байгаа. Тэгэхээр чин тэр тухайн үедээ бол манай хар хорин чин дэлхийн нийслэл байлаа шүү дээ. Тийм. Дэлхийн бүх элч нар одоо ирдэг дэлхийн бүх асуудал хар хорин шийдэгддэг тийм. Чингис хаан өөдөө хана ивдчих. Тэгэхээр энэ хар хором гэдэг одоо энэ хотоор бол одоо монголчууд бас дэлхийд танигдсан. Одоо дэлхийн нийслэлийн хэмжээнд хэрэгжижсэн. Тэгээд хар хорин хот чинь өөрийн одоо маш олон бэлэгдлүүдтэй. Онцлогуд ихтэй л дээ тийм ээ. Бүх бэлэгдлүүдийг нь бол энд ингээд суурлуулж өгж харуулсан. Тэгээд бид тэр ингээд нэг үржлийн яриад байгаад удаан тайлбарлах хэрэгтэй. За энэ одоо бидний сайн Эрдэнэ яст мэлхийн шүү байгаа. Тэгээ Монгол хот чинь бол яст мэлхийг нөгөө бат бэхийн бэлэгдэл, урт наслахын бэлэгдэл гэж үздэг. Тэгэхээр чинь нөгөө хар хорин хотын дөрвөн хаалт дээр дөрвөн талд юм юу мэлхий барилдсан байгаа шүү. Дээр нь тэгээ одоо хаан зайрлыг одоо тэр ховийн мэдээ энтрийг ингэж тавьдаг байсан гэж манай судлаач нар тогтоосон нэг төр томгийн байдлаар хэлсэн. Энэ бол одоо яг бодит байгаа шүү дээ. Энийг бол хүмүүс аягүй бол нэг макетер ч юм уу хөөсөндрөөр ингээд янзлаад ингээд ажилтсан байх гэж бодож байгаа. Энэ бол яг боржин чолоо. Тий, яг л яг одоо хэмжээ дамжин бол яг хар орныхоос томруулсан. Тий, хар орныхоос томруулаад энэ чинь нөгөө юутэй бэлэгдлэр хийж байгаа юм чинь тийм ээ. Яг одоо хуулдурлаагүй. Музей ч юм шиг музей ч биш музей гэдэг шалтгааны нөгөө. Музей ресторан хар хорны гол бэлэгдэл бол Мөнгөн бот. Тэгээ одоо энэ нөгөө алдарт нөгөө Францын уран баримлч Вильгельм Буше гэж хүн хийгээд тэр Гильям Рубрук гэж хүн одоо дараа нь ярина. Өөрийнхөө бүтээлд үлдээсэн. Яг ингээ алтан мөнгөөр ингэж мэгэлдэж хийгээд тэгээд энэ доороо өөр онсон хөдөлгүүртэй. Тэгээд тэр нэг хийсэн хүнтэй Рубрукээр уулзсан байгаа шүү дээ. За чи яаж хийсэн юм бэ? Би нэг одоо 50 дархан цуглуулад одоо хэдэн жилийн нэг ингэж хийж бүтээсэн. Тэгээд энэ дээр нь тэр одоо алтан бишгүртэй өсгөө ингээ эргэж дуурдаг гэсэн. Тэгээд эргэхээр энэ одоо дөрвөн лууны одоо амтнаас баал буурам дарс айрг урсдаг. Тэр үед ч одоо нэг талаар нь пив угааждаг байсан баг. Тэр үед монголчууд пив хийсэн байсан. Тэгээ энэ бол одоо монголчуудын нэг том соёлын том бэлэгдэл. Мөнгөн дэвсгэртээр байдаг зүйл шүү те. Байж байгаа. Тэгээ одоо яг энэ маягаар бол төвсөлж хийсэн дөрөв метр ярьж ирсэн луу монголчуудын хүнээс холбоотой бэлэгдлээ гэдэг. Мөнгөн модны ер нь одоо энд ресторанд одоо жишээ та одоо энэ зөвлөхөр нь ажиллаж байна гэж байна. Ресторан байгууллагын бас нэг цаад ач тус нь юу яах вэ? Бэлэгдэл талаасаа. Энэ ерөөсөө дом талаасаа. Энд одоо орж ирж байгаа хүн чиний дүү хоол идэх гэж орж ирж байгаа шүү дээ. Ресторан гэж. Уг нь тийм. Тэгэд ресторанд сууж байгаа хүн эргэн тойрноо харахад түүх уншина гэсэн үг. Энийг харсан хүн энэ мөнгөн модны учрыг одоо өөрөө мэддэггүй байсан бол очиод мэдхийг бодно шүү дээ. Эсвэл энэ тайлбарыг сонсно. Энэ ямар учиртай мөнгөн мод. За тэгвэл өвгдээс чи энийг босгоцсон ийм учиртай байна гэд. Одоо энэ хооллол цугаа хүмүүс. Тэгэхээр чин хоол идэхтэл түүх уншаад байна л гэсэн үг. Яг үнэ тий. Бас нэг мэдлэгтэй одоо бас юу нэмж штэ тийм ээ. Мэдлэг нэмж штэ. Ерөөс ингээ суухад л ингээл эргэн тойрон болвол нөгөө түүх уншигт гараад үртээсэн. Энэ миний их сонирхлыг татаад байгаа үлзийнхаа. Энэ одоо ингээд торгоны зам. Энэ техник хэсэг тийм ээ. Техник хэсэг. Техник хэсгийг ингээд та бүхэн ингээ хардаа. Маш гоё манай залуучуудыг бэлэгдэж хийхдээ бол
торгоны их замыг л эзэмшсэн улс орон хүчрхэг байдаг гэсэн ба тэр үед. Худалдааны гол зам шүү дээ. Ааха. Тэгэхээр тэр торгоны замыг бол монголчууд олон удаа эзэмшиж өөрөө эзэмшиж ойлгож ирсэн. Хамгийн том одоо утга бол 13 дугаар зууны үед энэ худалдааны замчиг аюул осолтой байсан баг. Халаан ядаатай худалдаач амир өсөж явдаг. Дээрэм тонуулна. Тэгэхээр Монголын их эзэнт гүрний үед бол тэр одоо өрнөд Европоос энэ хар хорийн заа тэгээд цаашаа Азийн бусад орнууд руу явдаг энэ их зам бол аюулгүй болсон. Тэгэхээр энэ худалдаа ингээд солилцоо эрчимжнэ гэдэг чинь тухайн бүх улс орны хөгжил нь дэшээ явна гэсэн үг. Тэр замыг амар. Тийм учраас монголчуудын энэ үеийн чинь нөгөө Пакс Монголика гэдэг байгаа шүү дээ. Монголыг амар амгалангүй. Ямар ч худалдааны зам аюулгүй. Толгой дээр одоо алтан цар тавьчихсан бүсгээр ганцаараа алхаад явж байна гэсэн утга. Тэгээд энэ торгоны их замын одоо тэр нөгөө сайхан хийж залуучууд хийсэн. Гоё хийсэн байна. Энэ үнэхээр бүх худалдаачд явна. Би энийг хараад ямар сандаа энэ монгол залуучууд ямар уран юм бэ гэдэг нь үнэхээр бишисчи. Одоо ингээд нэг бүртээ ингээд хараад байхад бол тий. Энэ бүр ингээд юу бүгдийг гараар ингэж хийсэн үү манай монгол залуучууд. Бүгд дээрээс гараасаа хийсэн байл залуучууд тий. Авчраад хэвлээд ч юм уу ингээд наачаагүй. Бүгд л одоо энд яг энэ дэлбэрт хийсэн байна. Энэ бол техникийн хэсэг байна. Ер нь бол гүйцэтгэл ажиллагаа бол 100% дууссан юм байна шүү дээ, тийм ээ. Одоо зочтой хүлээж авах юм байна. Одоо ер нь бэлэн болцсон байлээ. Залуучууд бол би хэлсэн тий. 9 сарын дотор бол энэ их ажлыг хийж үүсгэсэн байна. За энд бас нэг туйлын сонирхолтой газар байна. За хоёлаа ишээ хар хорны одоо энэ бүтээн байгуулалтын судалж шинжилсэн хүмүүс одоо их байна л да. Одоо манай археологийн байна, энэ зүрх судалгааны үүрэг. Тэгээ энэ тоосгоны шатаалт эдрийг бол гайхамшигтай бичсэн байт. Энэ ч одоо хар хорийн хотын тоосго. Боддороо юу? Тий, одоо энэ ингээд тийм үү? Энэ хэсгнээс аашхайг бол залуучууд ингээд өөрөө дагч хийсэн. Гэхдээ энэ хэсэг бол яг одоо хаягдсан нөгөө яг одоо хар хорийн өөрийнх нь одоо хаягдсан байсан. Тий. Авчирч. Ийм тоосгоор л бүтсэн. Тэгээ энэ дэр чинь нөгөө ажилласан хүмүүс нь Хятадын уран барилгачид, Персийн уран барилгачид, Европын одоо Франц, Италийн уран барилгачид ажилласан баг шүү. Тэгээ зүгээр нэг тоосго хийхэд чинь тоосхон дээр ийм одоо янз бүрийн сүлд хээнүүд байгаа. Хээнүүд тийм байна. Дээр нь одоо зургнууд байна. Сүлд тамах одоо энэ хэд энэ одоо адууны тамах хас хийлрөө. Тийм байна. Тамах манаач одоо өөрийнхөө авгийн илэрхийлдэг гол юм чинь тамах байгаа шүү. Монголын их сүлд чи одоо манай адуун чингдсэн явж байгаа шүү дээ. Адууны тамах тий. Бас нэг юм сонирхол татчаа нэг хэсэг байна гэж бодож байгаа. Энэ торгыг бол энд маш гоё тийм дизайнтай шигтгэж өгсөн нь бол үнэхээр орж ирэнгүү шүү сонирхол татчаа. Тэгээд торг гэдэг чинь өөрөө манай монголчуудын одоо бас дээд язгууртны одоо бас нэг хэрэглээ байлаа тийм ээ. Монголчуудыг одоо юу нэг юм хөдсөн дээр нөмөрсөн гуйлгчгууд байсан гэж одоо бас зарим талаас тайлбарлах. Тэгэхэд эртээр үеэс монголчуудын хэрэглээ бол үнэхээр тансаг байсан байгаа шүү дээ. Тэрийг яаж ингэж таад маань бодож өгөөж гоё. Энийг одоо манай залуучууд бол ингээл бүх газрын тэр торог луу хөдө торгоо. Тий. Зүгээр нэг гоёо биш шүү дээ. Яг гоо эн чинь нөгөө сүүл зөмбөрлөлтсөн луу муу ингээл байгаад байт. Ингээд бол шийдэхдээ торгоор шийдсэн байна. Торог гэдэг бол монголчуудын хамгийн том их соёлт хэрэглээ байсан байна. Зөвхөн хятад бол торгоны орон байгаагүй. Монголчуудын эзэнт гүрний үед хятадын одоо энэ торгоны соёл монголоор дамжаад дэлхийд нийтэд өгсөн. Дээр нь одоо ингээд энэ тавг суур тавг одоо тэр эргэлж байгаа янз бүрийн тэр хөх тавг гэхэд Юан улсын үед дэлхийд тархсан. Зөвхөн одоо нөгөө Европ том шилэн аяга хийдэг биш. Юан улсын үед бол хятадын нөгөө уламжлалт байсан тэр вааран эдлийн шаазын эдлийн соёл бол оргилдоо хүртэл өгдсөн. Тэрийг монголчууд зохион байгуулад урчуудыг нь зангидаад дээр нь монгол ухаан нэмээд тэр Юаны одоо хөх торгон юу гэдэг шаазан тавгнууд ингээ явчих. Тэгээд дээр нь яг тэр торго бол монголчуудын гол хэрэглээ. Монголчууд бол ер нь торгоор биеэ чимхээс гадна төрөө чимдэг байсан гэсэн юм юу байна. Илэгдэл санаа хэлж байна. Одоо ингээл бүх энэ таац чинь торгоор тэр чигээр ингээ торг хичнээн одоо өнгийн олон янзын торгоор тэгээд манай энэ хар хорины үед бол торгоны гол төвлөрөл хэрэглээ гүйлгээ хурах тарах бол энд төвлөрч ирсэн баг. Энд Монгол хар хоринд. Тэгээд Европ руу таарна. Азаас наашаас авчирна. Тэгээд хэрэглээ нь бол монголчууд бүх төрлөөрөө
хэрэгэлдэг. Тоол хэрэглээ. Тэгэхээр одоо энэ таазын харгадл бүгд торг байгаа шүү дээ. Тэгээд энэ бол нөгөө солонгийн өнгөөр харахад бол солонго. Тааз нь бол тэр чигээрээ тийм торго ингээд хийсэн. Энэ бол нөгөө Монголын энэ хаадын ордууд тэр хар хоринд байсан Монголын ордууд бол дандаа юм торгон чимэгтэй байсан гэж зурвалжт нь байж байгаа байхгүй. Торго сүүлд одоо хүртэл 20-30-аад оны аял хүртэл модон байшин нийслүүрэнд байна шүү дээ. Тийм доторх чинь дандаа торгоор доторлцсон байдаг гэсэн Монгол язгуурт ноёдууд чинь. Тэр хэрэглээл яваад байна гэсэн үг шүү дээ. Тийм байна тий. За тэгвэл таазны юм бэлэгдсэн бол энэ хөгтөнгөр манайх чинь тэнгэр шүтлэгтэй болсон шүү дээ. Тэнгэр эз. Бүх тэнгэрийн дор одоо бүх шашин, бүх хүн төрлөختөн оршно гэдэг философи. Тэгээ бүгдийг дээрээс харж ирсэн учраас Монгол хүчрэх болсон гэж тийм. Тэрнээс ширистийн талд ороод, муслимыг дараад, муслимын талд ороод, буддизм дараад байсан юм байна. Бүх одоо мөнх хааны ордны хөт чинь хаадууд нөгөө гурван шашныхныг суулгачаар ном хаялцуулдаг тийм. Бид таан дээрээс нь хараа суучдаг тийм. Дээрээс нь хараад байж тийм. За таасаас гадна энэ шалны өнгөө. Тэгээ бас сурвалжлаа гэж байгаа. Хааны ордны одоо энэ 64 баган тааны ордны шал бол ийм хөх буюу ногоон ийм чулуу байлаа гэж. Яг тэрүүгээр нь одоо ингэж хийсэн баг. Бидний энэ зогсож байгаа гэх юм бол одоо хүндэглээ өрөө, хүлээ алтын өрөө ч юм одоо янз бүрийн 40 их танхимын 50 үнэтэй. Тэгэхээр энд бас л нөгөө түүхэн уншин гэсэн үг. Монголчууд одоо бидний хамгийн эрхэмлэгдээд чи хорол тоон гэдэг шүү дээ тийм. Монгол эндээс явхад Монголын гэрийн хийц загвар бол гадна дотныхоо өөрсдөндөөс харж. За дээр нь одоо энэ хааны зураг бол энэ маш сонирхол бат. Яг ингээд эхнээс нь аваад ойроход бол Монголын нэг нөгөө шаргуу Монголын нэг өдөр дэлгэмэл зураг шиг залуучууд ингэ сэтгэж хийсэн шүү. Бүх үйл явдлууд нь түүхэн үйл явдлууд байж байгаа. Тухайн үеийн хар хоригмуудын аж байдал, хар хоригмуудаа тухайн үеийн одоо аж байдал хүмүүс яаж хэрхэн яаж үйлдвэрлэл орлол явуулж одоо гар орлоо хийж ажиллаж амьдарч байсан тухай бол тодорхой морин мал тэгэл тий. Ерөөсөө бүх зүйл нь одоо тэр хоньны хашаа хүртэл ингээл. Ер нь Монголын тэр үеийн бүхэл амьдралын тархт. Одоо мөнгө мод хэлээр байж байна тийм ээ. Энэ хааны одоо өгөөдөө хааны алдар 64 баганд ордон гэл нэг юмрхүү байсан гэсэн төсөөл. Нөгөө мэлхийн тэнд байж байна. Ерөөсөө эндээс бол хүн ингээл хараад сууж яхад л нөгөө төрн үйл явдлыг хараад байж байна. Тэр үеийн хар хорин хот төр нь бусад хотуудтай жишгэд ер нь нэлээд тийм дээд язгууртлаг бас нэг тийм хот байсан шиг санагдав. Тий одоо тэр энэ жуулчлалын тэмдэглэлд байж байгаа шүү дээ. Тэр энэ бол жинхэнэ нөгөө дэлхийн хүмүүс тоглосон нийс байна гэж. Тэгээ хамгийн шинэлэг. Шинэлэг гэдэг нь бол одоо Европын хотууд гэхэд турист маягийн хот байна да. Арабын хотууд гэхэд чинь одоо мусульман шашинд голцсон нэг төрлийн те. Гэхэд хар хоринд бол бүх үндэстний нийлбэр цогцолцсон олон үндэстний хот байхгүй. Одоо Нью-Йорк л гэсэн үг. Тийм байна, тийм байна. Одоогор бол Нью-Йорк гэсэн үг. Тэр үе одоо тэгжин жихэн одоо тэр үеийн одоо бүхэн хамгийн хөгжлийн дээд түвшин. Тий. Ерөөсөө тэгээд тэр одоо энд бид нэг сонин зүйл бас танилцуулах хэрэгтэй. Тэр нэг хойно нэг тий. Тэр нэг хүнийг би танаас асуух гэдэг. Энэ ямар учиртай энэ дунд нэг нөхөр байгаад байна. За энэ гадаад нөхөр шиг харагдаад байна. Энд хоёр гадаад нөхөр байгаа. За. Энэ хоёр ямар учиртай вэ гэхээр яг Монголын одоо эзэнт гүрэн Бадран мандаад хүчирхэг байх үе буюу одоо Гуйг мөнх хааны үед Монголд ирсэн хоёр аялагч байгаа. За энэ бол одоо Италийн аялагч Полоно Карпини гэж байна. Энэ дүрсийг нь одоо манай залуучууд ингэж хийгээд доор нь одоо хэзээ товч тайлбар хийсэн байгаа. Энэ Полоно Карпини гэдэг хүн бол сонин түүхэн. Гуйгийг хаан ширээнд залах ёслолтой яг таарч ирсэн байдаг. За. Папи илч нөгөө Ромын папи илч гэж ярьж шүү дээ. Ромын захиа авчирсан. Гуйг ханыг одоо хаан залрах тэр үед нь давхсаж ирсэн нөхөр шүү дээ. Энд ирсэн нөхөр шүү дээ. Тий. Дээр нь бол туршуул гэж хэлж болно. Одоо монголчуудын хийм юм. Европ сайн мэдгүй байгаа шүү дээ. Тий. Яг одоо Европ руу яг эд явж исэн үе юм баггүй. Одоо цаашаа явах гэж исэн. Тэгээд нөгөө пап илчээ явуулаад нэгдүгээрт одоо Монголын хаантай танилцах, захиа бичиг өргөн барих, хамтран ажиллах. Дээр нь Монголыг тандаж турших. Ер нь аялагч нар бүгд л туршуулууд өгдөг шүү дээ. За тэгээд энэ бол ном бичсэн. Одоо Монгол зорчсон тухайгаа. Тэгээд энэ алдартай хүн бол энэ монголчууд гэж ямар хүмүүс байдгийг, ямар
зан харьцаатай юм, юунд дуртай, дургуй юм яаж байлддгийг, тэд нартай яаж байлдвал зүгээр бүгдийг бичсэн баг. Тэгээ үүгээр дамжуулж Европод анх удаа 1240-д 46 оноос эхлээд монголчуудтай Монголын нийслэл хар хориндоо танилцсан. Энэ хүний бас уянаар бас одоо бид нар энийг бүтээх юм боломж олдсон байна шүү дээ. Франц одоо тэгээ Францисканы лам тэгээ яг тэр төрхөөр нь ингээд залуучууд тэгвэл одоо хар хориг хотод бас хэдийгээр одоо туршиж ирсэн гэсэн бас их л нэмэр болсон л одоо энэ Полоно Карпини чинь яг тэр үеийг хаан суухад уулзаад за үеийг бүр уулцсан баг шүү дээ. Тэгээд за энэ Монголын их хаан бол 40-с 45 насны хүн байна. Их сайхан биерхөө юутай маш ухаалаг те хүн сүрдмээр ер нь ийм хүн байна. Өөрөө найрсаг мөртлөө тэрнээс одоо хүмүүс бол ерөөсөө ордож чадахгүй юмээс ийм хүн байна гэж үзсэн. Тэгээд дээр нь яг энэ хаан одоо хаан болох өдөр нь манай ажиглаад байсан баг юм л да. Тэгэхэд нэг өдөр нь монголчууд цагаан дээл өмссөн баг. Цагаан торгон дээл. Одоо торго тавиад байгаагийн учир тэр байгаа байхгүй. Монголын том хэрэглээ соёлоо гэж. Одоо манай залуучууд сайхан торгон дээл янз бүрээр өмсөж штэ. Тэр чи одоо яг уламжлал сэргэж байгаа хэрэг. Энэ танхим дотор залуучууд тэр монгол дээлтэйгээ сууж бас маш гоё сүрлэг харагдана да. Нэг өдөр нь улаан торго. Нэг өдөр нь хөх торго. Нөгөө өдөр нь номин ногоон торгон дээл. Бүгд язгууртад өмсчихсэн. Нийтээр жигдэрэл байгаа биз. Тийм байна. Хамгийн сүүл хаан залах өдөр тэр язгууртнууд бүгдээ хоргой хувцас өмсчихлээ гэж. Манай монголчууд тэгэхээр үнэхээр тансаг хэрэглээтэй байсан байгаа шүү. Зүгээр хонь хариулаад явж идэг нэг хөдсөн дээлтэй улсууд биш байсан байх гэдэг. Одоо манерын биччихүүлдээс номонд байгаа. Нэг одоо мориных нь тоногийг одоо авч үзвэл одоогийнхоор бол 2 кг алт. Нэг морины тоног. Тоног нь. Тий, сортны. Зөвхөн тоног нь зөвхөн мориндоо шүү дээ. Мориндоо 2 кг алт явж идэггүй. Алт ямар үнэтэй. Энэ ресторан ч гэсэн бас одоо алтан эдлүүд байгаа шүү дээ. Алтан эдлүүдтэй шүү дээ. Тэгээд тэр аяг ширээ савыг бүгдийг манер бичсэн байдаг. Карпины номонд. Дандаа алт мөнгөн одоо ийм эдлүүд ингээд байдаг байсан гэж. Энэ дээр бас нэг зүйлийг хэлгээд манай Алтан гац рестораны одоо энэ аягнуу, цэрэ, халбаг ерөөсөө тэр чигээрээ хар хөрмөг бэлэгдсэн, дээрээс нь тэр чигээрээ мөнгөн эдлүүдтэй байна. Үнэхээр тансаг. Одоо яг тэр бэлэгдэл. Энэ Полоно Карпиныг л одоо мэдээллийн дагуу одоо энэ гэсэн үг. Бууж ийн гэсэн үг. Тэгэхээр Полоно Карпиныг ярьсан тэр одоо хоолны газар л манайхан тоглож ийн гэсэн үг шүү. Энэ зүгээр тий. Үнэхээр сайн ажилласан байна энэ Алтан гац рестораны нөгөө урлаач залуучууд бол нэрийн сандлыг нь хүртэл ингэ бүтээсэн байгаа байхгүй юу. Энэ сандал ихэд одоо зөвхөн энэ Алтан гац ресторанд зориулж залуучууд хийсэн. Энэ зандам мод гэж байгаа шүү. Модтой. Зандам. Тэгээ энэ одоо энэ Алтан гацын лого нь байж энэ Алтан гац гэдэг ингэ бичсэн. Энэ бол зориулж ингэж бүр хийсэн сандлууд байгаа. Манайх ч бол яг гаднаас аваад ирж болно л доо үг намарчлал. Тий. Тийш дээ. Тэгэхээр энд бүгд энэ залуучуудын их сэтгэл орсон байгаа байхгүй юу. Корно гэсэн залуучуудаа хүмүүжүүлээ гэсэн тэр мондог хүчрхийг явснаа ойлгуулъя гэсэн сэтгэлгээ байгаа үст те. Яг үнэ. Энэ ардаа ихэд ингээд 990 сорцтой ингээд мөнгөн завья гэж штэ. Мөнгө албах. Цэвэр мөнгө албах. Энэ дэрснэр та одоо ингээд мөнгөн хутгаар, мөнгөн халбагаар, мөнгөн сэрэгээр л одоо зоог барих нь биш үү те. Тэ магадгүй алтан аягнаас аршаа хүртнэ гэж байгаа штэ тийм ээ. Алтан аягнаас байж байгаа штэ. Хоёр дахь нөхөр байгаа. За өрөбрөк. За энэ өрөбрөк гэж нөхөр бол нөгөө хар хорныг яг детальчилж бичсэн хүн байхгүй юу? Францын одоо Луй хааны элч. Нөгөөх нь бол папи элч байгаа шүү дээ. Энэ бол Францын хааны элч. Төрийн одоо төрийн элч явж байгаа. За. Тэгэхээр энэ өрөбрөк өөрийнхөө номонд бас энэ хинээс Карпинагаас хойш нэг 10 шахан жилийн дараа ирсэн. 200 зайтай ирж байгаа. Тэгээд бас энэ номонд бол за хар хорон хот гэж одоо яг ийм хот байна. Энэ мөнгөн модны тухай тий. Тэгээд бас л энэ хүн зам босод юуны тухай энэ хаатын тухай бичиж үлдээсэн хоёр хүн. Тийм учраас энэ хоёр хүнийг бас монголчууд мэдчих үднэс юм тавьсан. Яг нь номон дотор нь бол гадны хүн юм чинь монголчуудыг бас жоохон муулсан тий. Янз бүрийн бас байдгийг. Гэхдээ энэ үн цэн нь бол алдагдахгүй. Ялцчгүй л бас энэ байх ёстой л хоёр хүн байна. За нөгөө торгонууд маань бол ингээд дээшээгээ тэр чигээр ерөөсөө ингээд бүх энэ тий. Энд чинь зарим нөгөө хэсэгт нь дээр хар хорны дээвэр бол алтан ялцтай тийм автан байлаа энэ гэсэн мэдээлэл байгаа шүү дээ.
Тийм учраас тэр яг нэг алтыг нь бэлэгдсэн шаардлага торох тий. За ингээд энэ дээврийн ваар дээдлийнх нь одоо энэ чимэглэл бол яг л тэр үеийн тэр дурдсан зүйлүүдээр ингээд залуучууд хийцсэн. Тийм ээ. За энэ хэсэг бол их нөгөө хаадын анхаарлаад их хаадын хэсэг гарч ирсэн. Их таван хаа. Таван хааны одоо хөрөг дүүрийг ингээд релефгээд намтартай. Тийм байна. Одоо энэ их таван хааны одоо үр дүнд энэ хүн л одоо энэ хар хоромтой бол их өгөөдөө холбоотой. Өгөөдөө хаан 1220 онд бол Чингис хаан энэ хар хорин хотод нийслэх зарлиг гаргаад тэгээ өгөөдөө хааны үед бол хар хорин хот бүхэлдээ бос дэлхийн нийслэл болж хотод Ховлаа хааны үед бол хар хорин 2 дугаар зэргийн хот босгоо. Нөгөө хятадыг эзэлчихэд тэнд чинь Ховлаа хаан их юан улс байгууллаа шүү дээ. Тэгээд нөгөө Бээжин лөө нийслэлээ нүүлгэжтэй дайдуу гээд тэгээд тэнд яснаас хар хорин хот 2 дугаар зэрэглэлийн хот болоод тэгтээ хааны дараа хаан ор суух хүн хар хоринд бэлтгэдэг. Монгол зан заншлаараа Монгол нөгөө төрийн бодлохоор хар хоринд хүмүүждэг. Хаан ор сууж шүү дээ. Ерөөсөө тогоон төмөр хүртэл манайх тэгж явсан боломжтой. 100 гаруй жил. За энэ мэдээ хааны чимэглэлүүд мэдээж одоо алдарт нөгөө 8 шарга. 8 шарга байна. Тий. Монголчуудын байгууллага тэрэг. Энд одоо яг төрийн их. За энд бол нөгөө залуучууд сэтгэж хийхтэй. Монголын их цэргийн ерөнхий байдлыг харуулсан. Тийм юу бах. Хэсэг. Одоо ингээ Монгол явж байгаа тухай. Тэг хүнд морин цэрэг. Одоо чи дандаа нөгөө ширээр хийсэн үүтэй хоёрдуулахтай байгаа шүү дээ. Монголын технологийн давуу тал бол нөгөө Европынхан чи хүнд морин цэрэг дандаа эрг цааруудыг санаж байгаа үстэй. Нөл төмөр явж идэг те. Манайх бол арьсан эдлээ ингээд засаж янзлаад төмөрөөс отохгүйгээр арьсаа ингээд мориор тонголчтой. Одоо хүнд морин цэрэг, хөнгөн морин цэрэг цаана одоо ингээд төрсөлсөн. Тийм байна. Ингээс ажид хахад энэ хүн болгоных нь нүүр царайны дүр өөр бас залуучууд бас тийм. Энэ богино хугацаанд энийг одоо хийсэн ажилласан залуучууд ярьж ирсэн. Энийг бол авчид бид нар бол хэв зутгаж хийгээгүй. Яг энэгээр бол боддоор 3D ажилласан гэж байгаа байхгүй. Яг өөрснөө одоо энэ дэр чихэн шавраа наагаал яг ингээ bijүүлээ шууд энэ дэр нь бодит одоо юу. Тэгээд манай залууч нэг угсаатныхантай бас судлаад үзээд энэ хоёуг дуулга энэ бүх зүйлийг яг байдлаар зохиосон юмгүйгээр судалгаад тэр их сайн байна гэсэн үг. Маш сайн бол би бас их баярлаад байгаа. За энэ бол лээд байгаа шүү манайхаа. Тэр чигээр одоо тав хаана гэж анзаарч байгаа. Энэ бол асан. Ингээд хамгийн сүүлийн үеийн хоёр том ледийг бол энэ хан болгож ингэж байрлуулж гисэн байгаа. Одоо энэ бол асан. За эндээ бол нийтдээ нэг 150-аас 170-80 хүн болов. 80 хүн болов. 180 хүн болов энэ зааланд аа. Нэг ээлжинд шүү дээ, тийм ээ. Тийм, нэг ээлжиндээ. За цаатлын түрүүний тав төрөд танилцуулдаг нөгөө их танхим байна. За энэ гадна талын за талбайтайгаа нийллээ гэдэг нэг 200 хүлээгээд авчихна. 200 хүлээж авна, хүн хүлээж авна гэдэг чинь гоё төрсөн өдөр, за хүүхдүүдийн дайх сэвлэг үргээх, багахан хэмжээний хурим найр, ер нь бол их харамжаанууд болчихж байгаа, авчиж байгаа хөө. Насны найр. Тийм. Одоо тэгээ харин энэ бол нөгөө хүн тэглийн юутай хар хорвом гэж нэрлэж байгаа болохоор зүгээр нэг тийм дандаа найр, цав, шоу нөх баг хүндэглэл голцоо танин мэдэх шиг л. Яг үнэ. За энэ чинь ингээд энэ бол нэгдүгээр давхар. Тэгээ хоёрдугаар давхарт манай залуучууд сэтгэж хийхдээ бол хар хорны гудамж. Тэр үе. Ер нь яг ингээ ороход хар хорнд орж байгаа. Гудамжаар явж байгаа юм шиг. Тэгээ мэдээж хот юм чинь хоолны газар юу тэр вэ шүү дээ. Тэгээ энэ Карпини Рубрукийн номонд ütсэн тэр газруудад том хамгаалагч нар. Зэлэм жаттай хамгаалагч нар бас ингээ хамгаалж зогсож идэг энэ гэсэн өгтөлийг. За тийш ороход ерөөсөө яг хар хором руу орсон юм шиг сэтгэл төрхөн байна тийм ээ. Гудамжаар бол явж байгаа юм шиг л сэтгэл төрнө гэж. Энэ нойлыг нэг хальт харчиж байгаа болох уу? Яг хар хором ийм гоо тогчлолтой рестораны нойл ямар байдгийг бас сонирхолтой бас сонир шүү дээ. Энэ үүдний хаалга маалга нь хүртэл одоо энэ нэг ийм гоё чамин одоо тэр эмэгтэй эрэгтэйг юу байгаа үстэй. Тийм бай. Заагуур нь хүртэл одоо Монгол уламжлал шингээсэн ба. Эрэгтэй нэг манай энэ үүдэн дээр энэ дээр нэг зураг байж байгаа. Тэр чинь одоо энэ биш шүү. Нэг гэсэн дөө. Хардаа. Энэ эрэгтэй мөн үү? Мөн байна. Тэр эрэгтэй зөрхтэй. Пөөх за. Нойл нэгтэл одоо ийм биш шүү. Гайхамшигтай юм аа. Үнэхээр нэг сэтгэлээ гаргаж хийсэн байна да. Тий. Энд ажилласан улсууд бол үнэхээр монголчууд ч одоо Йохан Гөрний үед байгаа штэ. Одоо Ховлаа хааны хатан жабигт чинь цаас хэрэгэлдэг. Ор дэрний цагаан. Энэ тэгээ шууд дотроо шууд ингэ явчихна тий. Дотроо лефттэй. Тий. Одоо эндээс л дэшээ гарч. За хоёр давхарт болцгаая.
Тэгэхээр ингээ хар хорины гудамжид орж ирж байгаа нь. Яа. Шууд ингээ годом харагдчих шүү дээ. Яг л нэрэлэг тухайн үед яг хар хорин хотныг ийм байгаад удмаар нь явж байгаа юм шиг сэтгэл төрж шүү те. Тэгээд дээшээ харахад бол тэнгэр гадаа явж байгаа юм шиг те. Энд залуучууд сэтгэсэн байна. За энэ хамгийн түрүүд мэдээж Баатар бол шууд нүдэнд тусчих шүү. Тэгээ одоо ингээд тэр аливчтай тэмдэглэгдснээр нь бол ингээд ийм Сагуул Баатарууд ингээд хамгаалаад байждаг. Тэр утгаар нь төрс. Тэрнээс чинь зүгээр бас гоё биш юм шиг байна. Тэгээ яг нөгөө Монгол хүний тухайн үеийн дундаж өндөрөөр тэр үед тий. Тэгээд энэ нөгөө дээлийн бүх хийц энэ агсарга бүүс энэ тэр бол одоо гутал бүгд л одоо яг тэр үеийн энгийн хүн энэ кват гэдэг энэ залуу. За сайн байна. За баяр хүргэе. Өнөөдөр бас энд гоё том бүтээн байгуулалттай танилцаа явж байгаа маа одоо зөвлөхөөр нь одоо төрийн шагналд манай төвөгч Өлзөөбаатар ах маань одоо ажилласан байна. Тэгээ үнэхээр биширч байна. Монгол хүний ур ухаанаар ийм гайхамшигыг одоо бас бүтээж болно гэдэг. Үнэхээр одоо бас нэг бишрэмээр хэл хөг олдохгүй байна. Тэгээд эн чинь одоо нэг өсөндөө бол бид нар одоо музейд ороод ирсэн юм шиг санагдаж байна. Бид тэр яриа явж байгаа байхгүй юу? Үнэхээр гайхамшигтай юм. Тэгээ ер нь энэ бүтээн байгуулалт ер нь хэдэн хүний баг бүрэлдэхүүнтэй ажиллаа уу? Одоо энэ деталь бүрийн ингэж одоо бүр чимхлүүр бүр ингэж ажилласан байна шүү дээ. Тэгээд хугацааны хувьд хэдийн хэрэг хугацаанд энэ гоё бүтээмжийг одоо гаргаж байна. Нэг бүтэн яг 1 жилийн хугацаанд л юм хийж байна та. Баг хамт олонны өмнөд одоо хойд тий нэг 15-аас 20 хүн л байна. 20 хүн байнга ажиллаж байна. Тий. Тэгээ банк зөвлөгөөгөө бол одоо төгч маань зөвлөд хоорондоо ярилцгаад концепцаа гаргаж байна. Энэ хэд чинь яг өөрсдийнхөө бүх юмар ингээл хийгээл. Гайхамшигтай юм аа. За үнэхээр баяр хүргэе. За удахгүй тэгээ одоо энэ бол 100% дууссан байна. Тэгээд ёстой нэг хөл багтамгүй олон улсууд энийгээр одоо орж гарсан. Хар хорийн гудмаар одоо бас божигнхэндээ тийм ээ. Тэр цаг хугацаа бол ойрхон ирсэн байна да тийм ээ. Баярлалаа. Амжилтсэ. Ингээд энд одоо манай залуучууд ихтэй 11 ийм тусгай өрөөнүүд. Тийм байна. Өөрөө одоо ч одоо баг ингээд энэ том ордон руу орчих юм шиг санагдах нь шүү дээ. Одоо энийг хэлээ. Бол орж ийн гэсэн үг шүү дээ аль руу те. Энэ бариулагч одоо ингээ өнөөгийн үеийн нөгөө олдруудаас гардаг. Тийм байна. Нөгөө номин алт дандаа ерөөсө өнөөгийн үеэс эхэлж ингээ монголчууд жаалт мөн эрдний жолоогаар бүх гоё зүйлээ хийдэг. Тэгэлээ шүү дээ. За энэ маань бол одоо өөрөө болгон бас өөр өөрсдөө гисэн бас нэртэй болно гэдэг байна шүү. Одоохондоо бол арай болоогүй байгаа. Тий одоо ингээд Монголын төрийн их зүтгэлт нөгөө юм уу хаттын нэрээр одоо юм нэрлэгдэх юм шиг байгаа. Одоо манай залуучуудын нэрээ явгаад өөрөө төлөвлөж байгаа. Тий. Энэ одоо үнэхээр торгоор бол задж. Бидний одоо цаансраар одоо хийдэг нөгөө нэг гой үнэтэй торгонуудаар чинь зүгээр обоо шиг ашигласан баг ч нэ. Тансаг хэрэглээ юм да тийм ээ. Залуучуудын ярьж байгаагаар одоо яг ингээд тоноглоход чинь 5000 гаруй метр торго төрөлдөрийн. Үнэтэй торгонууд орсон баг гэж ярьдаг тий. Тэгэхээр чинь одоо харахгүй л дээ. Монголчуудын нөгөө торгоны хэрэглийг битэр яриад байгаа шүү дээ. Монголчууд бол зөвхөн бие биш төрөө бас торгоор гайдаг байжаа гэж Монголын баян тансаг хүчрхэг байдлын илэрхийлэл болсон тийм бэлэгдэл байгаа юм л да. Манайхан бол заримдаа ер нь одоо торг гэхлээр нэг юм хятадын ч урдаас юугаас орж ирсэн юм шиг ойлголттой байгаа. Тэгээ ер нь бол торгч юм бол яг манайхны өөрсдөө хэрэглээ. Хар хорноос чинь торго нэгтгэх машин өрөлт олдсон байгаа шүү дээ. Тэр чинь хар хоринд бол ерөөсөө бүхэл Монгол улсын нийслэл тэнд бүхэл үйлдвэрлэдэг. Ямар санда нөгөө балоно карбины айрыг ууж чадахгүй гэхдээ пив авчраад гэсэн багсаа энийг ууг. Тэгэхээр чинь юу ярих юм бэ? Монголчуудын хүчрхэг байдлыг нэг харах. Бид нар чинь 20 хэдэн оноос пив эхэлж уусан юм шиг яриад идэгин. Тий, ярьдаг шүү дээ ер нь бол тий. Гэтэл пив чинь Европоос зөөхгүй шүү дээ. Тий шүү дээ. Маягаад өгчөж байгаа юм чи тэнд байна гэсэн үг шүү дээ. За энэ бас нөгөө за энэ их гоё үнэхээр өргөө байж байгаа. Энэ бол нөгөө монголчуудын бэлэгдлийг харуулсан 12 жил байгаа шүү дээ. Тийм байна. Энд янз бүрийн хүчрхийг нөгөө хаадын синтез суусан байдлаар ингээд өрсөлдсөн. Тэгээ 12 жил чинь бас манай одоо хөнөөгөө юус төгөн тэмдэглэгдсэн зүйл байгаа шүү дээ. Монгол гаралтай. Одоо 12 жил сарын тоололт тэр чинь бүгд монголчуудаас гарал. Тэгээд одоо Аз дахинд бэлгийн тоолол руу явдаг гарсан. Тэгээд энийгээ бас ойлгох үүднээс ингээд дээр нь одоо нэг модон сэлбэр. Тийм байна. Таац хийж нэг Монгол хүний нэг ур ухаан бэлгэдлийн гайхамшгуудыг л харуулах. Түрүүн би доор энэ самт дээр сууж үзсэн. Энэ их аюу хүнд нөгөө юу зандан модон сандал гэж байгаа шүү дээ одоо. Тэр бол энэ дээр ингэ суухад их гоё тухтай юм.
нуруу яг ингээд даруулаад. Энэ одоо зөвхөн сандлыг хийх гэж одоо энэ залуучууд чинь асар их судалгаа хийж байгаа. Сандал гэдэг шиг чухал гинэ. Удаан сугад хүнийг одоо их ядраадаг одоо тухтай байдлыг тий яасан байх хэрэгтэй гэдэг. Энийг зөвхөн энэ сандлыг хийхдээ одоо бас маш их судалгаа орсон гэж хэлсэн шүү дээ. Тий. Нэрээ гой тухтай биш үү? Нуруу амраагаад. Тэгээ одоо би бас одоо их баярлаад байгаа залуучууд. Энэ бол зөвхөн нөгөө мөнгөөр одоо баярхаад байгаа юм биш те. Нөгөө бид хэн байсан? Бид одоо ямар хуу эдлэл хэрэглэж яаж амьдрдаг байсан гэдгийг л бодитоор нь хүнд мэдрүүлж харуулъя гэсэн санаа. Нэг өөлөхөд манайхан ч одоо л нэг буураа орон гээл гадна дотноос зээл тусламж угаал одоо ингэж болохоос ер нь бол тансаг хэрэглээтэй ард түмэн байсан юм шүү. Бид нар бол дээд тэнгэрийн язгууртай юм ард түмэн байсан гэдэг л тэр гоё бас мотивац өгж штэ тийм ээ. Тэр нь одоо маш ханган гоёмсог тий. Нэг удаа хүн ч орж ирээд тийм үстэй чинь гоё мөнгөн халбах сэрийгээр одоо энэ сайхан зоог ураад мөнгөн аяганд сайхан уугаад алтан аягнаас нэг аршаа хүртчихэд гарахад бас нэг сайхан штэ тийм ээ. Тэгээд дээр нь одоо энэ чинь гадныхан ч гэсэн Монголын язгуур их соёлыг яаж байгаа вэ? Зарцуулж ойлгуулна тий. Тэгээд эндээс гайхал гараш хоол идчихтэй Монголын соёлыг гайхал гарна шүү дээ. Ресторан гэхэд бол нэр үнэхээр гайхамшигтай. Би одоо тэр үгэндээ бүр баг ресторан гэхээсээ илүү баг түүхээр аялаад байгаа одоо. Тий одоо ингээд музей дараад ирсэн юм шиг санагдав. Тийм сэтгэл төрхөөр тийм ээ. Тий. Тэгээд энэ хоёр давхрынхаа явуулт новатор зүйтэй яг юм амын ордны шалан хүртэл нөгөө бэлэгдлээл хуучин байсан зүйлэл сэргээгээд хийсэн байгаа залууч. Бүх хаалганууд нь бас юм байгаад тах юм тий хаа. Бүр ингэж байгаа. Энэ ч одоо дааман юу лээ? Одоо нэг их хаалганы одоо бариулууд одоо сүүлд нэг уламжлалт сүм хийдийн бариул хаалга болоод явсан байдаг шүү дээ. За ингээд нийтдээ бас 11 өрөөтэй юм байна тийм ээ. Гэтэ энэ залуучууд мундаг шүү. Яг ийм одоо танаас зөвлөгөө аваа таны одоо энэ зөвлөгөөний дагуу бүх юмудаа деталь болгоныг ингэж ажиллана гэдэг бол тэр нь бол нөгөө залуучуудын сэтгэлгээ сэтгэл байгаа байхгүй тийм ээ. Хүн одоо ингээд сэтгэлтэй болвол Монгол залуус юу хийж чаддгийг, юу бүтээж чаддгийг тэгээд түүхээрээ бахархаад байна гэдгийг л би бас мэдрээд байгаа байхгүй тийм ээ. Тавд байж байгаа. Тэгэхээр түүхээ тоодгүй, түүхээр бахархдаг үл ойшилдог хүн бол за яг нэг хоолны хүн орох юм хичээлхэн шүү дээ. Тэгээ би өнөөдөр бас их бахархалтай байна. Тантай бас өнөөдөр энд одоо ингэж алтан гац ресторан дээр гэж уулзсан да. Би бол таныг маш их хүндэлдэг, шүтдэг, дээдэлдэг. Би таны одоо нэг сонсдог одоо номыг бол 11 удаа сонссон юм шүү дээ. Нутг руугаа явах болгонд бол сонсдог. Тэгээд өглөө болгон сонсдог. Тэгээд өнөөдөр бас энэ мундаг ахтайгаа одоо бас энэ сайхан шинээр нээлттэй гэж байгаа алтан гац 2 ресторантай та бүхэндээ бас танилцуулж ингээд танилцуулахын хувьд одоо нэг өсөндөө би бол бас өөртөө маш их мэдээллийг авч байна. Гайхалтай байлаа. Баярлалаа. Түүх бол хүний ингээд тал тухамсарт ер нь байж идэг зүйл шүү дээ. Аль ч улсынх тэр ганцхан Монгол гэлдэг. Тэрийг нь сэрээвэл тэгэл тэр хүний нөгөө янз бүр их оронч нөгөө үнцэрхийг гэдэг үзэл нь сэргэж идэг. Хүн ухаантай ч хэлхээс наашгүй гэсэн үг биш шүү дээ. Яг үнэ. Тэгээд нүдэнд нь харуулад суухт нь халбганд нь мэдрүүлээд өгөхөр чинь тэр нэг хүний сэтэл өөр болно да тий. Тэгээ түүхээ хайрладаг болно. Түүхээ хайрлана гэж ард түмний хайрладаг болно л гэсэн баг. За ийм л юм байна да. Та хэд маа тэгээ үнэхээр уран бодсон байна. Би бүр энэ концепцийг гаргасан санааг нь олсон залуучууд та хэд бол үнэхээр бахархаж байна. Хоол идэх гэдэг чинь зүгээр нэг хоол идээд амтлаад одоо нэг гизээ затгаад гарах биш болсон байна. Тэрийг гоё мэдрэх, тэндээс гоё кайф авах, дээрэс нь дахиад одоо нэг хоол идэх зураа энэ мэдлэг мэдээл түүхээрээ нэг аялаад тэгээ бид чинь ийм язгуурт ард түмний өв ухсаа юм байна штэ. Ийм хэрэгэлдэг байсан юм байна штэ. Бид нар ийм тансаг байсан юм байна штэ гэд түүхээ нэг мэдээд гарна гэдэг бол гайхамшигтай. Үнэхээр одоо гадна дотноос ирсэн одоо жуулчид байдаг юм гадна дотны улсуудын одоо нүдийг бас нэг нүүр дахлах юм сайхан орд цагаан өргөө бой болж байгаа мандал гэж бодож. Тийш 800 жилийн өмнө бид ийм байсан байна штэ. Байсан байх шүү те. Чинь одоо болон сайхан болно. За их баярлалаа. Нээлтэн дээр нь хойлоо эргээд уулзъя. Ахтайгаа тэгж жаад нэг сайхан тансаг одоо тэр нэг алтан аягнаас нэг удахгүй нэг аршаа хүртэж нөгөө нэг хэм блэ нөгөө эребрик хэм блэ карпени эргээд нөгөө нэг пив хэрэгтэйгүүд пивийг аваад ирлээ гэдэг шиг хоёлоо нэг тэгж нэг сайхан сууна. За тэгье. За ерөнхийдөө болов. Дараа уулзаа манайхаа.